Сайн уу байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэж юу үздэй. За энэ удаагийнхаа ярилцгуу бичлэгтэй тавтаа морил. За энэ удаагийн бичлэгээрээ хэдүүлээ түрүү 7 хоногт одоо миний сторигоор явуулсан сторигоор одоо надад илгээсэн тэдгээр асуултуудад одоо хариулцгаая. Тэгээд тэр талаар сайхан бөөндөө ярилццгаая. За тэгээд энэ 7 хоногт суваг маань 5,000 subscribersтай болж байгаа юм бэлээ. Тэгээд яг одоо бол 4,900 хэд болсон бэлээ. Тэгээд ер нь бол удахгүй 5,000 хүрчээр илээ. Тэгээд та бүхэндээ намайг дэмжиж ингээд явж байгаад ингээ маш их баярлж байгаа шүү. Тэгээд бас надад маш их урам зориг болж байгаа. Тэгээд мэдээж ингээд хүмүүсийн урмаар ингээд бичлэгээ хийгээд ингээ явах нь надад бүр үнэхээр супер гоё мэдрэмжийг өгдөг. Миний хамгийн дуртай хоббинуудын нэг гэх юм бол ингээд бичлэг хийгээ та нартай ярилцаа суух гэдгийг бол та нар мэдчихэс тээ. За тэгээ та нартай бүгдд нь маш их баярлаа. Тэгээд одоо ч гэсэн хэрвээс цувгийг маань subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй. Тэгээд намайг дэмжээрэй. Тэгээд та нартай бүгдд нь хайртай шүү. За ингээд бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн эхний асуулт бол тэгээл да кинон тоглосон тухайгаа яриач гинэ. За одоо ингээ утсан чинь бас нэлээд хөрхөн цаг хугацаа угаасаа явцсан. Тэгээ 2011 онд байсан баха. Учиртай 3 гэх кинон тоглож исэн. Тэгээд одоо ч гэсэн ингээд YouTube-ийн бичлэгүүд дээр ингээ учиртай 3-ын нансалмаа мөнөө гэл ингээ амар хөөрхөн ингээ хүмүүс комент ч орж ирж байгаа надад аяа хөөрхөн санагддаг. Тэгээд учиртай 3 кино маань болохоор тухайн үед бас нэлээд хөрхөн маш том одоо хамт олонны хүчээр бүтсэн тэг ингээд үнэхээр супер кино байсан. Тэгээд яг тэр нь бол ингээд гол дүрд нь тэг нансалмаагийн бүлбэтэн учиртай 3 толгой дуурийн тэг нансалмаагийн дүрд ингээд орох болсондоо бол одоо хүртэл маш их талархаж явдаг. Тэгээд мэдээж энэ бол яг бүр миний мөрөөдөл байсан. Би бүр ингээд бага байхасаа л ер нь камерны өмнө гарах айгуу дуртай. Тэгээд ер нь ингээ өөргөө ингээд энтэнд ярьцлага өгч ийн гэж өдр айгуу мөрөөддөг. Тэгээ ер нь ингээд тэр тал дээр өөрийгөө айгуу их манифест хийсэн юм санагдаад ит юм а. Яг тухайн үед ингээд надад бүр маш завгүй тийм үеүүдийн талаар би ингээд ер нь өмнө ингээ яг мөрөөдчихсэн мөрөөдлүүд маань эхнээсээ ингээ биелжсэн. Тийм учраас ер нь манифест гэж хамгийн гоё зүйлээ ингээ өөртөө төсөөлж ингээ бодох нь бол айгуу чухал юм байлээ. Тэгээд ер нь бас залуу насны тий одоо тэр чинь одоо 21-тэй байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр 21-тэй сайнагийн дүр ингээд тий дэлгэцэн дээр ингээд үрд ингээд байгаа гэж бодохоор надад айгүй гоё санагддаг. Тэгээд ер нь хүүхдүүдээ ач зээнараа ч гэсэн тий ингээ өөрөө хөгшрөөд тий үзүүлээд тий имээ нээж нь энэ шүү инэ дээрээ гэд ингээд бас үзүүлж авах юмтай ингээд байгаадаа айгүй өөрөөрөө бас бахархдаг. Тэгээ маш их талархаж явдаг. За дараагийн асуулт маань болохоор 20-од наснда ойлгосон ч байсан болоосаа хэн нэгэн хилээд өгсөн ч болоосаа гэж боддог зүйл гэж л асууж байгаа шүү гань. За миний бодлоор өөрийгөө хөгжүүлэхдээ би маш их илүү цаг зарцуулах хэрэгтэй байсан гэж одоо боддог. Тэгээд үгүй гэж хэлж сурах байсан тухайн үед. Тэгээд сэтгэл зүйн эрүүл мэндэд бүр илүү их анхаарах байсан. За ингээ яагаад ингэж хэлж ийн гэхлээр яг ингээ 20-од наснда яг юм хүмүүстэй хит юм нийтэж гэх юм уу ингээд айгүй юм том хүрээлэл донд ингээ байсан учраас яг тэр нэг бодлын маш гоё байсан ингээ тий ингээ жинхэнэ нөгөө галзуу залуунаас гэдэг шиг тий ингээ яг ийм гарын аманд нөгөө гараа ичээ тавхуу барих уу гэж боддог гэсэн гэдэг шиг яг тийм яг ингээ 20-од нас маань байсан. Гэхдээ сөрөг тал нь гэх юм бол би өөрийгөө зарим үедээ ингээд нилээн хайцсан. Ер нь нэг үгээр хэлэх юм бол ингээд зарим үед үнэхээр сайхан гар байдаг гэсэн. Ингээ бүр үнэхээр яг ингээд тэр хугацаагаа тэ хэрвээ ингээ магадгүй өөрийгөө хөгжүүлэхдээ илүү зориулсан ч юм уу арай өөр юм руу ингээд хандуулсан бол бас үдээд ингээд бас арай нэг жоохон илүү зүйлийг дахиад ойлгоцсон байх байсан болов. Тэгээ ер нь яг хортой дүүнэртэй хэлэхэд яг юу надад чухал вэ гэдгийг аягүй сайн эртнээс ингээд ер нь бодох хэрэгтэй юм байлээ. Тэгээд яг тэрийг хараад өөрийнхөө зорилготойгоо нийцүүлээд яг нэг юм болгоод ингээд point болгоод яг тэрийг харж явахтай. Тэгэхгүй ингээд яг миний хувьд ингээд заримдаа үнэхээр ингээд өөрийнхөө point-ноос хазаагаад хүмүүсийн point-ны төлөө аягүй их ингээд яваад исэн юм шиг бас одоо бодохоор санагддаг. Тэгээ яг харамсах зүйл надад бол байдаггүй. Гэхдээ үнэхээр ингээд
бас тэр үеийн талаар хүмүүст хэлээчээ. Ортой дүүнер ингээд зөвлөгөө авъя гэх юм бол би ер нь тэгж л хэлнэ. Ер нь тэгж хэлдэг. Гадагшаа явж үз, амьдарч үз. Ерөөсөө л ингээд 20-од нас болол ингээд юмыг таньж мэдэх яг тэр ингээд би юм супер юм ирч хүчтэй нас юм шиг бэлээ. Тэгээд тийм учраас тийм үед ингээд хит юм одоо юу гэмтэй гэр бүлтэй болох гэж хит их яаралгүйгээр ч юм уу яг ингээ өөр төрөө төвлөрөөд яг би юунд дуртай байна, яг би юу хүсэж байна, би юунд дургуун байна гэдгээ бас энэ бас аягүй чухал шүү. Юунд дургуун байна гэдгээ аягүй сайн мэддэг болоод яг тэрнийхээ ингээд эсрэг аягүй сайн бат зогсдог байх хэмжээний болтлоо ер нь ингээ өөрийгөө таньж мэдэх нь бол аягүй чухал гэж бодож байна. За дараагийн асуулт гэх юм уу? Сэтгэл гэх юм уу? За sorry гэхдээ сэтгэл судлаач биш байж битгий mental health бичлэг хий гинэ. За баярлалаа. За би ер нь бол мэржлийн хүн биш гэдгээ хэлдэг. Тэгээд ер нь сэтгэл зүгээр судлах дуртай хүн гэдгээ би ер нь ингээд ер нь хэлж явдаг. Тэгэхээр яг хүн болгонд гэхдээ ингээд сэтгэл зүйч байж энэ талаар ингээ ярина гэхлээр маш хүрэлцээгүй л санагддаг надад. Яг үнэ хэлэхэд би өөрөө 5 жилийн өмнө ингээл явж байхад яг хүн үнэхээр ингээд яг тэр үед надад ингээд нэг жоохон ч гэсэн мэдээлэл байсан бол би YouTube-ээс ингээ хайхад надад ядаж ингээ жоохон ингээд хөнгөлөөд өгчих тийм юм байсан бол магадгүй би арай өөр замаар ингээ явсан байж магадгүй. Гэхдээ яг одоо энэ төрлийн бичлэгүүд ингээд нэлээд их болж байгаа нь одоогийн бас хүмүүст айгүй хувь нэмэр оруулж байгаа юм шиг миний хувьд бол санагддаг. Одоо юу гэдэг ингээд би яг ингээд шууд ингээ хэлээгүү гэхдээ миний ингээд сэтгэлүүдээс ингээд үзэнгүүд ер нь ингээ маш их баярлаа гэсэн бичлэгүүд маш их одоо комментүүд ирдэг болохоор мэдгүй надад л хүмүүст их таалагддаг л гэж бодоод байдаг шүү дээ. За түрүүн хэлсэн шиг би бол юм хит гүнзгий угаасаа орхоос ер нь жоох өөрөө ч гэсэн айдаг. Одоо яг инктиг одоо яг тэр яагаад гэвэл өстой нөө мэрэгжлийн хүмүүсийн хийх зүйл. Бусдаар бол яг юм суур мэдлэг сэтгэл санаа, сэтгэл зүйн яг юм суур мэдлэгийг бол хүн болгон сонсох, хүртэх хэрэгтэй. Тэгээд ер нь хийх ч хэрэгтэй гэж би бол бодож байгаа. За тэгэхээр sorry би энэ талаар бичихийг бол зогсоохгүй л гэж бодож байна. Тэгээд тийм баярлаа. За дараагийн асуулт бусадтай харилцах айдсаа яаж дарж нийтэж болох вэ гинэ. За яг үннийг хэлэхэд энэ бол ингээд одоо ч гэсэн надад тулгарч байна. Тэгээд нэг юм дадлаг байдаг юм байна. Яг ингээ хүн нэг юм онлын хувьд одоо чи тэгчүүл ингээ болчихно гэсэн юм ер нь энэ тал дээр ер нь байдгүй юм байна. Одоо за би өөрийнхөө талаар яриа л да. Тэгэнгүүт би ингээд за хамгийн багадаа ингээд 200 хүнтэй байдаг юм хүмүүс дунд ингээд өдөр болгон байсаар агаад яг ингээд өөр газар амьдраад өөр газар ингээд нэгсэндөө юм одоо ганцаараа шахуу те ингээд яг шинээр найз нөхөд дүүсгээд ингээ явах нь надад ингээд нэг бодлын чаленж болж байгаа. Тэгээ би чаленж болж байгаад нь би бүр өөрөө ч ер нь гайхаж байгаа. Гэхдээ ингээд окей за энэ яг ийм юм байт юм байна да. Энийг яг ингээд ингээ ганцаараа энд ингээд одоо юу гэдэг нь яг ганцаараа ч байхаа ингээд ер нь их цаг хугацаанд ингээд ганцаараа байж байгаа. Тэнгүүд яг буцаад ингээ олон хүний дунд орох нь надад одоо аюу эвгүй санагддаг болсон. Одоо ямар нэг ивент, сургуулийн ивент за тэгэл ер нь энэ тэнхийн юунууд дээр тий арга хэмжээнд дээр очих надад бүр ингээд эхэндээ жоохон эвгүй санагдаад гэхдээ яг тэрийгээ би ингээд албаарч гэх юм уу те ингээ яг гой өөртөө ингээд юм зүгээр anxietyтэй ингээ зогсох биш би өөртөө жоох enjoy байлгахын тулд ингээд буцаагаад ингээ задлах. Ер нь бол юм тийм дадлагыг л хүн яг хийж ижил яг энэ задрах юм бэлээ. Тэгээ дуртай зүйл хоббигоороо бас далимдуулж энийг аюу гой задлж болох боломжууд байдаг. Тэгэхээр хэрэг та бүжиглэх дуртай, дуулах дуртай одоо юу ч гэдэг те ингээ ямар нэгэн өөрийнхөө хамгийн дуртай тэр зүйлээр тэгээ мэдээж өөрийнхөө дуртай ингээ жоохон passionate байгаа яг тэр юмараа хүн ингээ оролдоод бас ингээд өөрийгөө баг багаар задлах нь бол айгүй үр дүнтэй. За миний хувьд гэх юм бол 14-т би нэг загварын агентлагт явж исэн. За тэгээд яг загварын тэр юу руу ингээд орох нь би 17 настайд анхны тэмцээндээ орж исэн. Тэгээд яг тэр үед миний бүр яг ингээ характер ингээд эргэсэн гэх юм уу яг ингээд
би айгүй ингээ олны нүдэнд ингээд байхдаа ямар ерөөсөө ичихгүй те ингээд олны өмнө ярих гарахаас ерөөсөө айха болцсон. Яг тэр болтол яг тэр нэг юм хан хүртэл би ингээд бүр үнэхээр ичимхий хүүхэд байсан. Тэгэхээр өөрийнхөө дуртай хобби, дуртай зүйлийг ингээд дагаад нэг өөрийгөө эвдээд үзэх нь бол бас айгүй үр дүнтэй байна хаа. Бас тушаад үзээрэй заяа. За дараагийн асуулт токсик харилцааг юу гэж боддог вэ? Нэг хүн нөгөөгийнхөө сэтгэл санаа амьдралд нөлөөлдөг үү гинэ. 100% нөлөөлдөг. Бүр үнэхээр за тэгээ токсик харилцаа гэдэг маань зөвхөн хосын дунд, эхнэр нөхрийн дунд явагддаг зүйл биш. Энэ бол токсик эцэг гэх ах эгчтэй ингээ одоо юу гэдэг ямар ч нөхцөл байдал токсик хүмүүстэй за хамжлын хамт олон ч гэдэм үү те хүн ингээд сэтгэл санааны хувьд юм toxic relationship харилцаанд бол орж болдгоо. За тэгэхээр нэгнийхээ амьдралд одоо тэр toxic шинж чанараараа нөлөөлнө гэдэг бол хамгийн онцгой зүйл. За тэгээ энэ талаар би бас toxic харилцаа гэдэг өмнө бичлэг хийж байсан. Тэгээд ер нь хүн toxic орчинд за toxic харилцаанд ер нь тасал болдог хамгийн амар нь хүн ингээд нэг үгэнд нэг муухай үгэнд гомддог байсан бол дараа нь ингээл нэг нэгээр нисээр хоёр токсик үг хэлэхэд те хүн гомдохоо болдог. За ингээд нөө сэтгэл санааны хүчээр хиллээс ингээ явсаар агаад нөгөө би физиологийн хүчээр хиллэлт хүн өртөх одоо тэр одоо хаалга нээгддэг учраас хүн яг би токсик харилцаанд байна уу? Би яг токсик хүмүүс дунд байна уу гэдгээ өөрөө аягүй сайн тодорхойлох хэрэгтэй байдаг. Хүмүүс ингээд токсик харилцаа гэж яг үндэ ингээд нэг ийм л байх ёстой гэж ингээ бодож яг тэр харилцаанд ингээ байгаад байгаа ер нь айгүй их харагддаг. За жишээлбэл арай энэ залуу хосууд ч гэдэм юм уу те. Тэгээд яг эндээ ингээд аль аль нь тасчаад тэгээд тэрийг ингээ зүг зүгээр юм шиг ингээд яваад байдаг. За тэгээд токсик харилцаанд хүн засардаггүй гэж би бол хэлж чадахгүй. За тэгээд 100% засардгаач гэж хэлж чадахгүй. Энэ бол хүн яг өөрөө өөртөөгөө ажиллаж ийж хүн өөрөөрөө заснуу гэхээс биш яг хүн хүнийгээ засаад токсик хүнийг одоо тийм биш болгодог тийм юм бол ерөөсөө биш. Тэгээд магадгүй би токсик байна уу одоо зарим хүмүүс ингээд нөгөөхөө л буруутгаад байдаг хэрнээ өөртөө айгу токсик байгаагаа ерөөсөө анзаархаа болцсон байдаг байхгүй. Тэгэхээр нэгдүгээрт өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Тэгээд нөгөө үнэ ч гэсэн яг ингээд аль аль нь дор доороо тодорхойлолтоо гаргаад яг ингээ өөр өөртөөхөө төлөө хичээж засрах нь бол маш чухал. За тэгээ ер нь бол яг цаашлаад би бол яг сэтгэл болон би физиологийн яг тэр хүчирхийлэл рүү орж байгааг бол би хизээж одоо юу гэдэг би 100% эсрэг зогсдог. Тэгэхээр энэ бол хүн зүгээр л хүн болж төрснөөрөө хин нэгний дарамтанд орно, хин нэгний нөлөөнд автаж ингэж байна гэдэг бол ерөөсөө тийм зохистой зүйл биш. Тэгэхээр ер нь бол хэдүүлээ яах нь за токсик харилцаанд байна уугүй юу гэдгийг аюу сан тодорхойлж сурах нь бол аюу чухал. Тэгэхгүй яг ингээд яг энэ маань ингээд даамжирсаар хүн ингээд үнэхээр одоо юунд ч ингээд нөгөө буцаж сэрхээ болох хэмжээний тийм аимшигтай сэтгэл санааны нөлөө үзүүлдэг. За тэгэхээр бүр дэлгэрэнгүй сонсоё гэх юм бол миний дээр токсик харилцаа гэд бичлэгийг бас сонсоорой. За дараагийн асуултанд таалагдахгүй байгаа найзуудаасаа хэрхэн холбоогоо тасалдаг вэ гэнэ. За энэ тал дээр болвол миний хувийн амьдралд бас зөндөө тохиолдож исэн. Тэгээд хүн түрүүн хэлсэн шиг ингээд үгүй гэж хэлж сурах ёстой. За тэгээд хүн ямар ч тохиолдолд өөртөө маш тухтай орчинд амьдрах, хөгжих одоо юу гэдэг те тэгж байх одоо тийм эрх үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хүү эрхийг маань ингээ хин нэгэн айз нөхд ч юм уу тэг үнэхээр л хоорондоо болохгүй таалагдахгүй яриа нийлэхгүй байгаа бол ер нь тэгээд за эхний удаадаа яг ингээд үгүй гэж хэлэх аюу хэцүү. Нөгөө хүмүүс чинь ингээл чи эзэн юм болцсон, чи угаасаа л юм гэлтэй одоо юу гэдэг. Гэтэ яг тэр болгонд ингээд таны өөрийн чинь эрх ашиг маш ийм томоор ингэж байх хэвээр. Одоо юу гэдэг энэ таны одоо эрх ашиг руу бол хин нэгэн одоо ямар ч сайн найз байсан ч гэсэн яг үндэ орох ямар ч эрх байхгүй. Тэгээд өөрийгөө жоохон тусгаарлаад үз. За тэгээд тусгаарлаад явж исэн чинь яг ингээд танд айгу тухтай бол байх юм бол ер нь энэ
найзын харилцаа бол биш байсан байна л гэсэн үг. Тэгээд миний хувьд бол ингээ өмнө нь бол маш олон найзтай байсан. Бүр ингээд танил гэхээсээ илүү бараг найз гэж ингэж явдаг тий. Одоо тэгэнгүүт одоо бол айгүй эсэргээрээ болцсон. Тэгээд окей би ингээд тэр хүмүүсийн ч хүсэл сонирхлыг өөрийнхөө ч хүсэл сонирхлыг маш ихээр дээдэлсэн. Би заавал хин нэгний дунд орж иж, хин нэгэн крүүгийн дунд орж иж би сайнаа гэдгээ мэдрэх надад амар утгагүй санагдсан. Тэгээд яг үндэ эхлээд жоохон хэцүү байдаг ингээд нэг юмнаас тусгаарлагдаад нэг юм салаад байгаа юм шиг те. Тэгээд явандаа хүн айгүй гой сэтгэл санааны амар амгалан байдлыг олж чаддаг. Тэгээд ер нь тэгээд миний өмнө хэлжсэн шиг хүн яг ойр байгаа 5 хүнийхээ дундаж байдгаа гэж ер нь яг ямар хүмүүстэй нөхөрлөж яваа, ямар хүмүүстэй өдөр тутамдаа харилцаж яваа гэдгээ ер нь хүн маш сайн ажиглах хэрэгтэй. Хүн ингээд баг багаар ууссараа яг тэрдгээр хүмүүсийн нэг болдог учраас хэрвээ танд үнэхээр тэр найзуудын орчин ч юм уу те ерөөсө таалагдахгүй байгаа бол танд тэндээс бол ингээ үгүй гэж хэлээд гарах эрх нь бол байгаа. Тэгээд яг энэ бол тийм хурдан процесс биш үуч магадгүй. Гэхдээ ер нь бол өөрийгөө л нэгт тавь тэгэл болоо. Тэгээ хүмүүс ингээд надаа гомд чинь надаа анги чинь гэл ингээл яг тэндээ ингээ байгаад байдаг. Гэхдээ хин нэгний хүсэл эрмэлзлийг нь ингээ биелүүлэх гээд ингээд нэг тийм дургу газартаа ингээ айгүй их байгаад байдаг. Тэгээд яг үнэндээ ингээ тэр орчинд та байсан байгаагүй ингээ тэр ингээд орчин өөрийнхөөрөө ингээ эргэлдээл явж л байдаг байхгүй. Тэгэхээр хит өөр дээрээ тийм амар сүртэй юм поинтыг ерөөсөө битгий гарга зүгээр л яг өөрийнхөө л хүсэл одоо тэр зүр сэтгэлийг даг. Тэрнээс биш тэр хүмүүс яг үндэ таныг нэг ганц ярин тэгэл мартчихна. Яг ингээл таныг ингээл өдөр шөнөгөө яриад 24 цаг таныг л муулаад ингээл те өөрчлөгчлөө гэл ингээл янз бүр болоод нэг хизээж байхгүй. Тийм учраас жоохон релакстэй ингээд зүгээр л жоохон өөрийгөө сонсоод жоохон тайвшраад тэгээд ингээд өөрийнхөө амьдралын төлөө аюу гоё enjoy бай. За дараагийн асуулт болохоор anxiety гэсэн байсан. За anxiety-гийн тухай би бас нэг бичлэг хийж исэн. Тэгээд яг ингээд үтсэн хүмүүсийн тоог харахаар ер нь маш олон хүмүүс anxiety-тэй явдгийм байна. Ер нь энэ талаар аюу олон хүн ингэ санаа зовж явдгийм байна гэдгийг бол тэндээс олж харсан. За тэгээд anxiety яг хэмжээнд anxiety гэдэг нь бол сэтгэл түгших эмгэг те одоо ямар нэгэн зүйл таны ингээд нэг юм тогтворгүй одоо за тэгээд оюун санаа төвлөрөхгүй за тэгээд биений хувьд тэгэхээр ингээд зүрх ингээд савлах те ингээд ямар нэгэн ер нь ингээд түгшилтийг байнга мэдэрч явах тэрэг бол anxiety гэдэг байгаа. Сэтгэл түгших эмгэг гэдэг байгаа. За тэгээд anxiety хэмжээндээ байхдаа бол хамгийн гоё гэдэг. Одоо таны ямар нэгэн зүйл хийхээс өмнө ч юм уу тийм адреналин тэр хэмжээг ингэж баг зэргийн өсгөөд одоо юу гэдэг илүү юм кайфтай мэдрэмж ингээ хүн авдаг те. За жишээлбэл өнөөдөр би яг бичлэгээ эхлүүлэхийн өмнө би 3-4 удаа эхлүүлж байгаа юм те. Ингээл тэр болгондоо нэг юм сонир мэдрэмж аваа те. Ингээд нэг юм жоохон түгшижсэн аа. Ингээд нэг эхлээ онгоод ингээд заа гэд ингээд буцаагаад ингээд бүх юм ингээд ингээд урсгалаараа болоо явчихж байгаа. За энэ маань бол одоо зөв anxiety буюу одоо зөвөр ингээд хүн ингээд нэг тэр мэдрэмжээ ингээд мэдэрж जैन те. За буруугаараа гэхлээрээ энэ маань ингээд хитрээд ирэхээрээ хүн өөрөө өөртөө ажиллахаас өөр аргагүй болдог. За түрүүн хэлсэнчлэн за би хит ингээд бүр юм супер anxiety-г бол яг яахыг бол хүн сэтгэл зүйчдээр очиж эмчлүүлэх хэрэгтэй. За хамгийн түрүүнд хүн яг юунаас болж байна вэ гэдгээ мэдэх ёстой болдог. За энэ маань болохоор одоо санхүүгийн асуудлаас, за амьдралын хэм маяг өөрчлөгдөөд явж иж болно, гадагшаага амьдрахаар явсан байж болно. За тэгэнгүүтлээ одоо миний ажигласнаар ингээд тэтгэвртэй гарч байгаа хүмүүс мөн адил яг ийм мэдрэмжийг бас айгүй их мэдэрдэг юм бэлээ. Ингээд гинт ингээд амьдралынх нь юм том юм эргэлтүүд гарах үед те. За тэгээд эдгээр үедээ бол хүн өөрөө өөртөө жоохон ажиллах хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд хүн энэ тодорхойгүй байдалд ингээд амьдрах, тодорхойгүй байдалд ингээд удаан байхаараа ер нь нэлээд түгших тэр юу үүсдэг, мэдрэмж ихсдэг. Тэгэхээр хэдүүлээ ингээд за окей санхүүгүүд би ингээд ийм докторгүй байгаадаа би ингээд өөрөө аюу хэцүү аваад байл тэрийг эхнээс нь ингээ бага багаар шийтгэхээс өөр аргагүй. Тэгээ би яг ингээ өөрөө бас яг энийг ингээ туулаад явж исэн хүн яг ингээд өөрийгөө ингээд
би түгшээд байна гэ мэдээд байгаа нэл юм төгссөн хэвээрээ байгаалах юм бол энэ юу ч шийдэгдэхгүй. Тэгэхээр жоохон ажиглаад тэгээд амьсгалын дасгал бас айгүй юм зөв санагдсан. Тэгээд за мэдээж кофегаа багасгах шаардлага гардаг ялцчгүй. Тэгээд амьдралын одоо тэр яг зөв хэмнэлээрээ хүн явах айгүй чухал. За мэдээж тэрэнд нь хүн алкогол хэрэглэхээ болох хэрэгтэй. Тэгээд тамхи тэгээд за сүүлийн үед бол вейп бол нэлээ юм хүний зүрхний хэмийг ингээ маш хурдлуулдаг тийм ингээд ихсэгдэг учраас одоо нэг угаасаа ингээд түгшиж яж байгаа таны бие одоо тэр цус одоо зүрхийг бүр илүү ингээд хэмжээнд аваачаад бие физиологийн хувьд бол хүнийг аюул тухгүй байдалд оруулдаг. Тэгэхээр яг ингээд тэгээд за ингээд жоохон anxiety хөдөлгөөд эхлэх юм бол энийг тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гараад алхах ч байт юм уу те. Гэх мэтчлэн ингээд миний туршлагаар бол яг эдгээр зүйлсийг би ингээд баг багаар хийсээр аваад тэгээ ер нь бол өөрөө бас харьцангуй anxiety одоо бол баг гэж боддог. Тэгээд хүн нэг юм бүтээлч биш үедээ би хаяа ингээд үнэхээр жоохон нэг юм төөрөгдөхөд нэг юм жоохон нэг юм хиймээр санагдаад яг тэр мэдрэмжэндээ би ингээд жоохон хаяа түгшээд байдаг. Тэгээд тийм учраас өөрийгөө жоохон завгүй байлгах тал дээр ч гэсэн анхаарах хэрэгтэй. Тийм тэгээд ер нь жоохон өөрөө өөрлөгөө нилээ өнгийж яг энэ бол ерөөсөө байх ёстой хэмжээнээсээ хэтэрч байнга байвал ер нь бол маш аюултай гэж би бол за би ч биш ингээ ер нь хүмүүс бол үздэг учраас энэ бол ингээ дэлхийд бас айгүй том эхний 3-т ордог одоо эхний 3-ын тоонд ордог юм сэтгэл зүйн эмгэг байдаг. Тэгээд мөн адил хэрвээ та илүү дэлгэрэнгүй бас үзье гэх юм бол надад бас anxiety-ийн талаар бичсэн бичлэг байгаа. Тэрийг сонирхоод үзээрэй. За дараагийн асуулт нь наан чинь ажил хийхэд ямар байдیں۔ Сайн мөнгө хурааж чадах болов гэд асуулт ирсэн байна. За Ирландд бол ажлын хөлсний одоо доод хэмжээ цагийн 12.70 илүү 80 илүү байдаг. Одоо он гаргаад 13 евро 50 цент болох тийм сураг байсан. За ингээ бодглохлоор ер нь нэлээд гайгүй өндөр юм шиг санагддаг. За тэгээд ер нь бол хувийн зүгээсээ хэлгээд энд байр ер нь надад айгүй үнэтэй санагдсан. Тэгээд яг өөрөө нэг үйл хөдлөлийн зууч агент хийжсэн хүний хувьд харахад те ер нь яг байр бол маш үнэтэй те. Байрыг бол ингээ хүмүүс янз бүрээр зохицуулж байгаа харагддаг те. Ингээ шеэрлээд ингээд одоо хамгийн багтаа 2-3 амьдраад те ингээд байрныхан мөнгийг шеэрлээд амьдрах нь бас их зүгээр зөв шийдэл юм шиг санагддаг. За мөнгө хураах тал дээр за би бол өстой сайн мэдэхгүй байна. Яг өөрөө бас ингээ одоо бас яг дөнгөж амьдарч эхэлж байгаа болохоор гэхдээ ер нь бол яг ингээд айгүй итгэвтэй амьдарч байгаа хүмүүс нь бол ер нь гадаадд амьдрах ер нь сэтгэл санааны хувьд болон одоо яг өөрийн хувийн тэр нэг бэлтгэлийн хувьд аюу сайн байх ёстой юм шиг санагдсан. Яг тэр бэлтгэлээ ингээ хийцэн хүмүүс нь илүү ажилдаа илүү төвлөрч арай нэг мөнгө илүү хураах тал руугаа бас ордог юм шиг санагддаг. Тэгээд яг ингээл супер мөнгө хураагаал ингэнэ гэж бол яг миний нүдээр бол ерөөсөө тийм юм бол нэх байхгүй л мэдээж байгаа л да. Гэхдээ яг миний хувийн зүгээс харахад бол жоохон хэцүү санагдсан. Тэгээд гоё амьдрий, гоё enjoy хийгээд те гоё Европоор аялангаач гэдэг юм уу те ингээд залуу хүмүүст илүү ирж ингээ өөрийгөө бас чаленж хийхэд их гоё газар санагдсан. Тэрнээс биш яг ингээл яг мөнгөний төлөө ирэх юм бол энд бол нэг тийм супер гоё зүйл биш юм шиг санагдсан. Тэрнээс биш ер нь Ирландд байх бол надад бол таалагдж байгаа. Тэгээд одоо би бас ажиллаа ер нь бол яг хаах явц руугаа орсон. Эхнээс ажлын ярилцлагуудад ороод явж байгаа. Тэгээд бүх юм гоё болно гэдэгт найдаж байна. Тэгээд тийм гоё өөрийгөө хөгжүүлээ, гоё ингээд орчноо солио идэр гэсэн хүмүүст бол ирж байх нь бол их зүгээр л санагдсан надаа. За дараагийн асуулт нь болохоор одоо салалтын талаар ярьж болох уу гэсэн байна. За салалт гэдэг бол маш тийм хэцүү зүйл. Нэгэнт ингээд салах шийдвэр гаргаад салж байгаа бол энэ бол цаг хугацаа л эдгэх асуудал. Энийг бол одоо бинийгаа хүндэлж ийж бинийгаа яг нэг хүнд нь л хэцүү байна гэж юусоо байдаггүй. Энэ бол хоёрлаа л амар хэцүү байдаг. Тэгээд аль нь л нөгөө өдөр болгон хамт сэрэг ч юм уу ядчил өглөө болгон мессеж бичдэг байсан. Тэг яг нөгөө нэг бүх юм нэгэн хэвийн болцсон байсан рутин маань эвдэгдээд эхлэхээр хүмүүс ингээд тарих маань ингээд ер нь шоконд ордог.
ингээд тарих маань хүүе энэ яагаад нэг юм бүх юм өөр болоод байна. Яагаад нэг юм чи яагаад ингээд нэг юм сонин өөрөөр хийгээд байгаа юм бэ гэдэг ингээд бидрийг айгу зовоодог. Тэгэхээр тарихаа яг тэрэнд ингээд эсрэг талаас нь ингээд нөгөө буцаагаад оруулахаас өөр аргагүй болдог. За тэр нь одоо юу вэ гэхлээр ядаж хийдэг байсан юмаа өөрчлөхтэй өдөртөө ингээ хийдэг байсан зүйлээ өөрийгөө арай өөр үтээнд оруулах, сэтгэл санаагаа арай өөр тийш нь хандуулах. За тэгээ ер нь тэгэл зарим үед салалт тухайн үед ер нь ихэнх үед л тэгэл хэцүү байдаг. Тэгээд яг ингээ дараа нь бодхолоор ингээл хүн хөнгөрөөл явцсан байдаг шүү дээ. Тэгээд миний бас хэлэх зүйл гэх юм бол зүгээр л баг зэргийн чадвалтай ингээд тэр үеэ enjoy хийгээл үз. Тэгээд яг нэг хүн хаяа нэг тийм өөрлөгөө орох одоо тэр хүн юу руугаа сэтгэл санаагаа сонсох зөвхөн өөрөө бүх юмыг хийх тэр хэрэгцээ айгүй том хэрэгцээ байдаг. Тэгэхээр тэрийг магадгүй тухайн үедээ хэрэгжүүлээд үз. Тэгэл бүх юм цаг хугацааны аясаар тэгэл байр байрандаа орно. Тэгээд тий. За дараагийн асуулт нь бясалгал сайн уу? Бясалгал яаж хийж сурах вэ гэсэн асуулт ирсэн байна. За яаж хийж сурах вэ гэвэл за би яаж хийж сурч исэн бэ гэхлээр анх 5 минутын бясалгалаас л эхэлсэн. Тэгээд одоо бол би за нэг 10-аас 15 хаяа 5 минутын бясалгалаа би хийдэг. Ер нь яг цаг хугацаан дээр ерөөсөө битгий төвлөрөөрэй. Яг тэр хугацаанд 5 минутын тэр хугацаанд хүн яг эхлээд айгүй хэцүү байд юм аа. Ингээд яг яалч тэр бодлоод орж ирээл ингээл те ингээс хамруулад байдаг. Тэгээ сүүлдээ болохоор тэр бодол орж ирж болно. Тэгээд тэрийг ингээд хүн орж ирээд дүнэл гаргаад нэг бол гаргах, нэг бол авж үлдэх. Яг тэр процесс над дээр бол аюу сайн явагддаг. Тэгээд яг ингээд бясалгаад ингээд нэг 5-10 минут сууж байхад яг энэ үнэхээр гоё санаанууд надад ингээд хаяа орж ирдэг. Тэгээд тийм учраас би ингээд яг бясалгал гэдэг бол хүний оюун санааг одоо яг ингээд хамгийн гоё болгодог зүйлсийн нэг гэдэгт бол би 100% итгэдэг. Тийм учраас одоо хүмүүст аюу их зөвлөдөг. Тэгээд 5 минут ахгүй хамгийн гол нь. Тийм учраас одоо яаж хийж сурах вэ гэх юм бол 5 минут өөртөө цаг зарцуулаад магадгүй гадаа явж ивэл гадаа суугаад байрныхаа гадаа тий эсвэл хүүхдүүдэд байхгүй за энийг бол хүүхдүүдэд унтчихад унтсныхын дараа тий яг тэр 5 минутаас эхлээл өөртөө зориулаад сурчих. Тэгээд амьсгалын дасгал бясалгал хоёр бол нийлээд бол зүгээр л гайхамшиг бүтээдэг зүйл. Тийм учраас хүн болгын бишээ үзэж байгаа хүн болгон хийж сураасаа гэж би бол хүсэж байна. Тэгээд бясалгал бол одоо миний амьдралыг өөрчлөхөд одоо өөрчилсөн хамгийн том зүйл. Тэгээд мэдээж хэрвээ одоо YouTube-ээр ингээд та нар орох юм бол ингээд бясалгал гээл те эсвэл meditation гээ хайхад л бүр маш олноороо гарч ирдэг. Тийм учраас ерөөсөө ингээд өөртөө битгий шалтгаан өгөөрэй. Тэгээд ингээд яг энийг ингээ хийгээ сурчих юм бол нэгэнд та ингээ хийгээ сурчих юм бол тэгээд өөртөө маш их баярлах болноо. Тэгээд амжилт хүсье. За ингээд энэ удаагийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн таалагдсан гэж би итгэж байна. Тэгээд дахиад өлөө гоё ярилцах асуудлууд тэгээд асуух зүйлс ахын бол бас бичиж байгаарэ. Тэгээд би ер нь бүх комментуудаа уншаад тэгээд хариулах зүйл байвал бас чадлаараа хариулаа явдгаа. Тэгээд ингээд зөндөө гоё коммент бичдэг та нартай маш их баярлалаа шүү. Тэгээд намайг дэмжсээр байгаарэ. Тэгээд 5,000-уулаа болсны за баярын мэнд хүргэе. Тэгээд өөрийнхөө сэтгэл санаанд анхаарж байгаа ингээд та бүгдд би хамгийн түрүүнд ингээд баяр хүргэмээр санагдчихээн. Тэгээд хэдүүлээ энэ гоё жижигхэн community-да тий би нэгаа дандаа хүндэлж хөгжүүлж тэгээд тийм тэгж явах юм гоё хэсэг бүлэг юм үүсээсэ гэж би бол хүсэж байгаа. Тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд миний Instagram-ыг бас дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.